Аян наргадаж үгэн зэмэлдэг ардын сайхан дуундаан Монгол түмэн хайртай. Ардын дуугаан дуулж, ардынхаа дунд жаргалтай яваа би азтай, хувьтай хүн. Хүн байхын учир утга зөв амьдрахын ухааныг энэ амьдралаас олж мэдэн, эгэл түмнийхэн өмнө их урлагийн тайзнаа дуулсаар олон он жилийг үджээ. Хүн өөх түүхээ ярихгүй, өчигдрөө тунгаан бодохгүй бол өнөөдөр хэрхэн амьдрах вүлээ? Өнөөдөр эргээд бодож байхад өнгөрсөн он жилүүдийн минь аз жаргалтай дурсамжууд энэ л улаан байшинд өнгөрчтэй. Миний амьдрал миний их л байж дутуугүй дүүрэн жаргалтай явсан маань их урлагийн буян хэмээн би боддог. Би анх 1993 онд Хэлэн цэргийн ансамблаас улсын ардын дуу үжгийн чуулгад ирж байсан тэр цаг үе саяхан юм шиг санагддаг боловч нэг мэдсэн чинь л 23 жил өнгөрцөн байна. Тэгээ энэ бурхад чуулсан энэ сайхан өргөөнд хөл тавьж ирсэн минь үнэхээр сайхан сэтгэлд тотхон байдгаа. Тэгээд цаг хугацаа гэдэг яасан ч хурдан өнгөрдөг юм дэ нэг мэдхэд 23 жил болцсон байна. Би бол ажилдаа үргэлж яарч явж идэг. Ар гэрийнхээ альва хүний амьдрал чинь зовлон жаргал альва юм зөндөл тохиолдог. Гэхдээ ажилдаа ингээ ирэхдээ бол миний сэтгэлд байсан альва юм бүхэн байхгүй ард үлдээд энэ театр руу ороход бол үнэхээр бүх юм сайхан дандаа инээсэн, хөгжимдсөн, дуулсан, бүжиглсэн улсууд өгтдөг болохоор би ажилдаа ирэх их дуртай, хайртай байдаг. Өнөөдрөөс 23 жилийн тэртээ 1993 онд улсын ардын дуу үжгийн чуулга хэмээх их айлын босгыг алхаж, ардын дуучин байх хувь заяаныхаа хаалгыг татсан тэр цагаас хойш энэ л замаар өглөө ирж үдшин буцсаар. Тавны ээж байгаа юм та. Харин тийм. Энэ доо дээр ажиллаж байгаа юм. За ингээд би энэ өрөөнд анх 1993 онд Хэлэн цэргийн ансамблаас энд ирж байла. Анх арширны үйлдвэрийн нэгдлийн сахин жижиг эдлийн үйлдвэр эсгүүрч амгалан байсан. Тэгээд тухайн үед ер нь бол дуулна гэдэг хүсэл эрмэлзэл бол хүүхэд байхаас надад байсан. Тэг ямар сандаа хүүхэд байхдаа үгүй бол дуучин болно, үгүй бол барилгачин болно гэж ярьдаг байсан байгаа. Тэгэл яг үнэхээр хүний хувь тавилан юу гэдэг ч юм дээ тийм ээ. Анханасаа л би дуучин болно л гэж хүүхэд байхдаа л боддог байсан учраас би тэр дуучин болно гэдэг бүх юмыг өөрийнхөө бид ер нь тархитлагоондоо ч юм уу суулгацсан байсан юм шиг байгаа. 2-3 дугаар ангид байхаас эхэлж сургуулийнхаа нөгөө шинэ жилийн концертынд орж дуулдаг бас нэг тийм дуулах дуртай тийм хүүхэд байсан. Би ч айлын 3 дахь охин. Манай ээж чинь Увс аймгийн Зүү хангай сум, аав маань Төв аймгийн Баян цагаан. Тэгээ миний хүүхэд нас бол би чинь 10 жилийн 18 дугаар сургууль анх орж исэн. Тэгээ 75 дугаар сургуулийг 10 жилийнхаа сургуулийг төгссөн. Бид нар ч Төв аймгийн Баян цагаан дахт өнөр дээр эмээ өвөө дээр сургууль амрангуутал ингээл аавынхаа 72 цуугаал
очдөг байлаа. Тэгээ хөдөө хээр их дуулдаг, хонь хариулж явахдаа дуулдаг, аргал түүж явахдаа их дуулдаг байсан. Тэгээ тэр дуулдаг байсан байна бас миний хоолойг бас их задлсан байх гэж одоо би бол боддог. Одоо 86 оны Бүхар түмний урлагийн үзлэгээр би Сүнжидмаа дууг дуулж ардын дууны тэр гоё одоо сайхан луу одоо анх удаа орж байгаа нь тэрэлдээ. Тухайн үед бол үнэхээр ардын дуу гэдэг тэр сайхан, тэр гүн ухааны, тэр агуу гэдгийг бол мэдэхгүй л зүгээр хүүхдийн сэтгэлээр л дуулж ирсэн. Тэр үед би чинь 10 идэх настай жоох охин байсан болохоор мэдээж хөөрөх хүн л одоо игдүүтэй л байсан байлгүй. Хүний залуу нас гэдэг чинь тийм сайхан юм чинь. Хүүхэд насны минь нандин дурсамж, урлагт дурлаж өссөн гэгээн бүхнэн би ижи аав өсөж төрсөн орчинтойгоо холбон боддог. Энэ хорвоо дээр ээж аав минь надад амьдралыг гэрэл гэгээтэй, ухаантай, уужуу харж явахыг сургасан. Их баг балчир залуу байхдаа дуулж Сүнжидмаа дулаачдын тэмцээнд орж тэрхүүн байр авч их баярлуулж исэн. Намайг баярлуулж исэн хугацаа их бий миний охин чинь. Уран бүтээлийн туйруулж явсан он жилүүдэд нэхэд удахад миний сэтгэлд хамгийн ойр байдаг газар бол энэ өрөө, энэ л хүмүүс. Өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн орчилд өмнөх үеэсээ суралцсан тэднэрэн бахархан бардамнаж тэднээсээ сурсан мэдснээ ирээдүй үедээ дамжуулах гүүрэн байж нэгэн цагийн төлөөлөл болон яваадан талархаад багшгүй. 93 оны хавар би энэ чуулгатай ирж исэн. Тэгээ намайг ирэхэд бол энд миний хайртай багш Алтан Туул багш маань хоор мистер байсан. Үнэхээр одоо энэ танхимд ингээл орж ирсэн үеэ бодохоор үнэхээр сайхан байдаг. Энд бол урлагийн бурхтууд энд чуулсан ийм өрөө. Нор банц дугай, банзаа ах бүгд энд байсан. За тэгээ улсын ардын дуужгийн чуулгатаа анх одоо ирээд миний хүсэл бол ер нь бараг л нэг л юм байсан. Тэр бол Сүнжидмаа дуулалт жүжигт Сүнжидмаагийн оролд дуулж үзхийнсэн гэдэг одоо тийм чин хүсэлтэй. Одоо бараг тэрэнд дуулчих юм бол миний бүх хүсэл биелэх юм шиг. Одоо уран бүтээлч хүнд нэг тэгдэг шээ. За би нэг тийм дүрийг бүтээчих юмсан. Тийм дүр дуулчих юмсан гэж би боддог байсан бол тэр нь бол минийх бол Сүнжидмаа дуулж үжгийн. Сүнжидмаагийн гол оролд тоглох бол миний чин хүсэл байсан. Луян агш маань нэг өдөр өрөөнд орж ирэл. За амглаа. Одоо энэ битүүний орой өдөр Сүнжидмаа дуулж үжгийн Сүнжидмаа чи дуулж штэ гэж хэлсэн. Надад тэр бол нэг талаараа бол маш том шагнал, нөгөө талаараа бол маш их үүрэг хариуцлагыг оногдуулж исэн. Тэгээ одоо тэр үед одоо миний хормистер, миний хайртай багш Алтан Туул багш маань байсан. Багштайгаа би өдөр шөнөгүй ажилладаг байсан. Жохон охин иржсэн да. Тэгээ тэр үед би багшаар ажиллаж байсан. Тэгээ амглан маань нэг жаахан тийм задгай дуулдаг. Задгай хоолой гэж ярьдаг л да. Ардын одоо дуу дуулахад бас их эвтэйхэн боловч бас жаахан тийм задгай дуу хоолой байсан. Сопрано хоолойтой. Дээшээ нэлээд одоо их сайн явдаг, доошоо ч явцдаг. Тийм хоолойны диапазоны хувьд бол их дажгүй тийм сайн дуулчаар хөвгтөөс. Сүнжидмааг бол одоо хоёулаа мөн ч одоо шүн дөл болтол одоо хийжсэн тийм удаа би их сайхан дуулсан. Сүнжидмааг одоо их сайхан тэр дүрийг бол их сайхан гаргасан. Хүн байхын утга учир хүнийг хайрлан хүндлэхийн ухааныг өвлүүлсэн ээждээ баярлан
ижигтэйгэн байхын буйныг идлэн яваа би азтай охин. Манай ээж ер нь бол ингээ юмыг айгу хөрхөн гэдэг байхгүй. Ээж та юунд дуртай ингээл тэгэхээр. Би вайфлын дуртай гэл. Заримдаа тэгнэ. Тэгээ ээжсэн ээж гэл тэгэхээр би барбарисын дуртай гэл тэгдэг байхгүй айгу хөрхөн. Тэгэл тэгэхээр тэгдэг. Түш ээж танд ер нь дургүй юм байд юм уу гэл тэгдэг. Тэгээ манай ээж айгу хөрхөн яг хүүхчиг. Тэгэл айгу тийм амттан дуртай. Тэгээ бид нар ч одоо цаг зав муутай ихэвчлэн бас ажил хөдөө гадаа дотоод гэж их явдаг. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд гэртээ байгаа үедээ бол ажиллахаар бас өөрийнхөө гарын хоолыг хийж үр хүүхдтэй ээжтэй идүүлэхийг хүсдэг. Тэгээ ерөнхийдөө бол би гэрт байх хугацаанд бол зүгээр суудаггүй. Энэ галзуух энэ угаалгын өрөө хоёрын хооронд л ихэвчлэн явж идэг. Тэгээ ер нь бол хүний хамгийн одоо байх дуртай газар бол хүний гэр орон байдаг. Би тэгэл ер нь ажиллаад хараад одоо ажил дууслаад бол гэртэл ирээл тэгэл ер нь байх дуртай. Тэгээ бид нар нь багаасаа тийм бас их тийм урлагийг их дуртай ч гэдэм үү. Тэгээ ээж маань одоо их сайхан дуулдаг. Тэгээ миний ер нь урлаг дуртай болох бас нөхцөл нь бол гэр бүлийн хүмүүжил. Тэгээ намайг жоохон байхад миний одоо ах хөгжим бүжигт одоо хөгжмийн ангид сурдаг байсан. Тэгээл ингээл гэрт ирэхэд би одоо бүр аягүй сайн санддаг юм. Жороо сайхан халиун гээд Сүхбаатарын тэр аялгауг аягүй их тоглодог. Одоо тэг бүхэл бүрээчингүүдийн тоглодог их сайхан аялгау. Тэгээ ахын маань тэр бас гэртээ хөгжимддэг байсан. Ээжийн маань одоо уран сайханд явдаг байсан. Энэ бүхэн бол надад бол яг урлагийн хүн болоход бол маш их нөлөөлсөн. За дүүтэйг яг урлагт нэг байгууллагт хамт ажилласан гэж бид хоёр одоо 23-4 жил цуг хамт ажилласан юм да нэг байгууллагад. Тэгээ энэ хугацаанд бол одоо маш олон одоо гадаа дотоод явах хөдөө гадаа хамтдаа тоглолтоор энэ төр явжсан байна. Тэгээд ер нь бол боддог л доо ер нь нэг гэр бүлийн тэр тусмаа ах トゥ хоёр нэг дор ажиллах нэг тайзан дээр хамт уран бүтээл хийх гэдэг бол одоо зүгээр жирийн цуг ажиллаж байгаа хүмүүстэй ингээ харьцуулахад бол бас янз янзын нагруус их орж ирдэг. Жишээлбэл за одоо энэ тоглолтын дээр хоолой жоохон тааруу байсан да өчтөр жоохон хоолой муу байна гэдээ орой ярьжсэн. Өнөөдөр яаж байгаа бол за тэгээ тийм өнгөн дээр нэг тийм байсан тэгчихвээ гэдэг одоо санаа зовх юм бол маш их гарна. Яг өөрөө дуулах гэж байгаа юм шиг бас нэг тийм байдаг. Зүгээр жирийн найз дуучид найз уран бүтээлчдээс ингээд бас нэг тийм ялгаа өөрт мэдрэгддэг. Их урлагийн энэ ариун өргөөний нэгэн гишүүн байж ардын сайхан дууныхаа өв уламжлалыг тээж ариун сайхан бүхнийг манаж үлдэх их хувь заяа надад ногджээ. Үндэсний их найралтай дуулна гэдэг бол маш их өндөр хариуцлага. Яг арталтаа 60-70 хүн суулгачаад алдах эрх байхгүй. Тэр улсуудын сэтгэлийг гонсоолох эрх байхгүй. Тэд нар чи яг надтай адилхан дуулж байгаа байхгүй. Хэрвээ би муул дууллаа бол тэр миний арталт 60 хүний ясна ингээд одоо юу гэдгийг өснө босон шүү дээ. Хэрвээ миний хоолой муу байх юм бол тэд нар яг надтай адилхан зовдөг байхгүй юу? Удирдаач ч гэсэн адилхан. Хэрвээ амгалан мууд бол тэнд удирдаач хэдийгээр цаашаа хараад хөгжмөд огч байгаа ч гэсэн тэр хүн бол маш их одоо өндөр мэдрэмжтэй, өндөр сонсголтой одоо мадаа айлгоо манай удирдаач нар бол үндэсний их найрал хөгжмөнтэй дуулна гэдэг бол бас альва дуусан тул нэгтгэрийн хэрэг гэж боддог. Намайг цуулгад орж ижихт 2-3 хүн дуулдаг. Самбуу. За тэгээд алдартай дуучин гавьжсэн дорж дэрэм. Тийм ээ. Ингээд зөвхөн тэгэхээр үндэсний их найрал хөгжмөнтэй дуулна гэдэг бол тэр хүний өөрийнх нь одоо чадвар, чансаа тийм ээ
Энэ бол одоо харуулж байгаа хэрэг. Тэгэхээр тэр найрал хөгжимтэй удирдаачтайгаа ойлголт дуулнаа. Тэр хөгжмийг сонсноо. Тэр найруулгыг мэдэрнэ гэдэг бол бас дуучин хүний гол анхаарах зүйл. За амгалан бол Монгол ардын дууны үнэхээр одоо нэртэй мастер гэж өнөөдөр одоо хэлэгдэх хэмжээнд хүрсэн ийм сайхан дуучин. За зөвхөн одоо уран бүтээл дэрэл хайгуул хийхээс гадна өөрийнхөө одоо сурч мэдэх боловсроход бол их одоо анхаарал тавьж байдаг ийм хүн. За чуулгад ажиллах хугацаанд соёл урлагийн их сургуулийг бас дүүрэгдсэн. За магистрийн зэргийг хамгаалтсан гэдэг ингээд үсэх юм бол боловсролдоо байн анхаарч өөрийнхөө одоо ардын дууны судалгаа шинжилгээнд бас одоо дөрвтэй шинжилгээ хийж байдаг. Тийм ч учраас амгалангийн урын сан бол байн баяжигдаж түүгээрээ бол манай чуулгын уран бүтээл шин одоо бүтээлүүдээр одоо өргөжж байдаг гэж хэлэхэд болох юм байна. Альва ямиг бүтээн гэдэг бол авьяасаас гадна ухаан хэрэгтэй. Ялангуяа дүр бүтээх үе дууг амьдруулна гэдэг бол уран бүтээлчээс маш нарийн одоо ухаан шаардж байгаа, толгой шаардж байгаа. Хэдийгээр одоо дуулдаг болгоно л өөр ингэсэн тембертэй, өөр ингэсэн цараатай одоо тийм хоолойны багтаамжтай байтаараа амгалангийн хувьд бол ажиглаж яхад энэ олон жил ажиглаж яхад өөрийн дуулах гэж байгаа дуундаа бол үнэхээр анализ хийж яг толгоогоо зарцуулж энэ бүтээлийг одоо амьдруулах дээр бол үнэхээр илүү бас бодож ажилт юм байна гэж надад бол ажиглагддаг. Тэгээ амгалангийн маань одоо хоолойны цар хүрээ асар өргөн ер нь дээд нотуудыг их тэгшин авдаг дуулах арга барилаар их сайн. За тэгээд ер нь дуулж явахдаа тэр зэрэтний өгөл тавалт тэрийг маш сайн өгч үзэгчдийг өөртөө татах дуугаан хүргэх энэ тал дээр бол манай амгалан бол их гаргууд ажилдаг ийм сайн дуучин хүн байгаамаа. Айл намб төгс бүсгүй ялдам донж маягийг уран тансаг аяг шигтэй зохируулан зохицуулж дуулдаг ардын сайхан дуундаан би дэндүү дуртай. Манай үндэсний дуужийн Эрдмийн чуулга ер нь жил болгон уран бүтээлийн аттестатчил гэж явагддаг л да. Тэгээ тэр аттестатчил дээрээ бол одоо мартагдсан дууг олж илрүүлж дуулах гэсэн тийм одоо шалгалтын нэг шалгуур гэдэг байхгүй юу. Тэгээд би яг нэг одоогоос нэг бараг 8 9 жилийн өмнө юм байна. Энэ бүгжийг би номон дээрээс хайж агаад одоо Дорногов аймгийн нэг ийм ардын дууны номон дээрээс олж дуулж исэн л да. Тэгээд тухайн үеийн чуулган дарга байсан Цэдэш дарга тэр дуунд чинь одоо аранжировк хийгээд партитур хийгээд амглаа энийг одоо чуулган уран бүтээлд авъя гэд. Тэгээд энэний бичлэгийг манай Бярва маш гоё хийсэн. Энэ ардын зарим улсууд энэ зохиолын дуу юу гэж асууж идэг л да. Энэ бол ардын дуу. Тэгээд яг бас ард түмэнд хүргэсэн гол юм нь бас хөгжмийнхээ бичлэгэндээ байгаа юм. Тэр Бярвагийн хийсэн оркестровконд. Тэгэл яг энэ дууг дуулахараас заримдаа миний би ингээл яг өөрөө дуулж захтаа ингээ би ингээл одоо яадаг ч юм те нэг хүн нэг сонирн болдог штэ те. Тэгдэж штэ би өөрөө. Тэгээ үнэхээр үгч бүр тансаг.
би тийм түргэн ритмтэй одоо техниктэй одоо яг мэрэгжлийн хэлээр болох юм бол одоо техниктэй тийм богино дуунуудыг одоо тийм нуглаа углаа хийсэн дууг бол бас гайгүй дуулцдаг гэж багш нар маань тэгдэг л дээ. Энэ бол бас миний зан характертай холбоотой байж магадгүй. Ардын дууны тэр нэг шигтгээнүүд байдаг. Одоо янз бүрийн одоо шигтгэ тэрийг бол өстой юм нэхмэл одоо нэгж байгаа юм шиг одоо тэгж их гоёор одоо тэр донжийг олж дуулдаг. Энд ингүүл зүгээр юм байна. Энд тэгвэл ардын дуу гэдэг бол хэн өөрийнхөө дуулах ёстой. Тэрнээс яг одоо нотлчихсон ингэх ёстой ийм дуу нэг дууг л одоо яг нэг янзаар дуулах заавал албагүй л дээ. Миний амьдрал уран бүтээлд тод мөрийг үлдээж сэтгэл тоногшин үлдсэн олон сайхан бүтээл бий. 1988 онд сайхан найз Сэлэг Матагаан дуулсан энэ дуу 30 шахам жил дуулагдж байгаа ч мартагдан хуучрахгүй хэвээр байсаар. Бадарч багш маань хоёр ижилхэн жоохон охин байсан юм чинь тэр үед чинь. Хоёр охин ороод ирэхээр юм ботсон. Одоо яг тухайн үед тийм эмэгтэй дүвэт Монголд бол ер нь байхгүйсэн гэж хэлэхэд болно доо. Яг хөө дээр үед бол сайхан дуучид байсан байх л тухайн үед жоохон мартагдаад байсан үед нь Бадарч багш бит хоёрыг хараад ардын юм шиг үгний хувьд ч тэр ая дангийн хувьд ч гэсэн ардын юм шиг хэрнээ одоо тийм зохиолын тэгээд тэр дууг бол багш нь битэрт хийчихсэн. Тэгээд багш маань их ухаантай хүн байсан учраас яг одоо ер нь тэр зохилго, нуглаа, хуглаа нь ардын юм шиг тэгсэр битэрийн хоолойд маш зөгтсөн. Гэхдээ тэр дууг бол нэлээ их тийм одоо олон дахин хийжээж тэр дуу маань бол бий болж исэн л да. Тэр үед чинь их дэлгүүр л байлаа шүү дээ. Тодорхой сайхан бараа тавар байдаг дэлгүүр. Тэгээд их дэлгүүр орж битэрт зориулж шилап авч өгөөд хоёр өөр өнгийн юм, хоёр өнгөн гоё ууссан юм дээл хийж өгөөд хоёр юм альчуур шидүүлээд юм хавчдаг юм сувдаа эмэг одоо зүжснээ би маш сайн санаж байна. Тэгэд энэ үеэс эхлээд битээр одоо 19-20 настай хүүхдүүд уран бүтээлээ эхэлж ирсэн. Тэгээд 88 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл энэ дууг тийм ээ сэлгээвтер дуулж байна л да. Тэгээд Монголын ард түмэн үнэхээр альва бүтээл эзнээ олох тийм ээ шүл одоо тэр чинь 3 шүтэлцээ байна шүү дээ тийм ээ. Шүлэг, ай, дуучин 3. Тэгэхээр энэ 3 шүтэлцээ яг одоо давхцаж нийлж үнэхээр бас ийм сайхан бүтээл болсон учраас өнөөдрийг хүртэл сэлгээвтер заримдаа тэгдэг багшийнхаа дуугаар одоо 20 жил хоололж байна да гэж ярьдаг л да. Одоо үнэхээр энэ бол багш минь бит хоёрт бол бас хийж өгье гэж хийж өгсөн ийм сайхан бүтээл. Тэгээ энэний араас багш маань Монгол хээ Монгол Улсын гавьч шиг Бат баяртай би бас цэцгийн хэтэ дээвэрх ингээд дууг бас дуулж исэн юм цуврал юм 3 дуу байдаг. Тэгээ Монгол хэгийн одоо эмэгтэй ансамбл дуулж исэн сэлгээвтер ч гэсэн хаяа дуулдаг. Тэгээд ийм дууг одоо бид 3-т зориулж багш маань хийж өгчээсэн. Тэгээ Бадарч багш маань яг бидний аав шиг тийм хүн байсан. Тэгээ багшигаа үе айгүйх санддаг штэ. Багш маань ямар сайхан хүн байгаа вэ? Нэг хүний аав шиг л тийм л хүн байсан да миний багш. 5 эрднийг дуун гişгт буулгасан 5 тахлын өргөл хэрвээ багштай минь та завтайсан бол болгооч сонсноо. Тайзнаа бүтээсэн дүр бүхэндээ дуусан дуу бүхэндээ би хайртай. Бүгд л миний сэтгэл зүрхэн зориулан авьяас чадвараа гарган амьдруулсан бүтээлүүд. Тэр дундаа дуучин хүний дуулах ур чадварыг жүжиглэх авьяастай хослуулсан дуулалт жүжигийн дөрүүд минь миний сэтгэлд тодхон үлджээ. Жүжиглэн бол гэдэг бол мэдээж хэрэг ярианы урлаг гэдэг хүн болгоо мэдж байгаа. Тэгээд дуулаад ярина. Тэгээд тэр хоорондын тэр харьцаа үүсгэн гэдэг бол биднэрт бол бас жоохон яг бидний мэрглээс бас жоохон хол хөндөй байсан л да. Үлэмжийн чанар дуулалт жүжиг болд найруулагч надад тэр дажшуура гэдэг дүрийг бол итгэж өгсөн л дөө.
Гэхдээ би бол яг тэр зохиолыг уншаад одоо яг ингээд уран бүтээл дөнгөж эхэлж явах явцад бол би бол яг үнэхээр айжсэн. Энэ бол бодит хүний дүү байсан. Тэгээ би бүр найруулагч би ер нь чадах юм уу? Би ер нь болиё гэж хүртэл бүр хэлчихсэн. Тэгээд найруулагч тухайн үедээ яагаад намайг болиё гэж яхад болиулаагүй юм бол доо гэж би сүүлд нь яг уран бүтээл хийгээд дуусцсныхын дараа би бодож исэн. Тэгээд найруулагч маань ямар нэгэн зүйлийг надаас олж харсан. Тийм учраас л одоо ямар ч байсан намайг хийж чадна гэж бодож итгэж тэр дүрийг өгсөн л дөө. Би эндээс юу ажигласан гэхээр жүжигчин болгон янз бүрээр дүртэйгээ харьцдаг. Зарим жүжигчид маш богино хугацаанд тэр хүнийхээ ертөнцид орчдөг. Зарим жүжигчид бол тэр хүний дүрлөө орохын тулд их удаан хугацааг туулдаг. Орцсон хойно бол гайхалтай тэр дүрдээ амьдарч чад. Яг л өөрөө юм шиг. Тэгсэн тийм байгалийн жүжигчин байсан юм билээ. Амгалан бол дад шуураад орох гэж их удсан. Маш их удсан. Өгөөдөө л тэр час хийсэн инээд заримдаа гоё инээдэг штэ. Яг жүжигэн дээр дад шуураа дээр инээгээд ихэхээр инээж чаддгүй л байсан байхгүй. Тэгсэн тийм ажимдаа ингээд өөрийгөө мэдэрч тэр дүрийнхэн гүнд нь орч чаддаг тийм жүжигчин дуучин юм байл. Үнэхээр үлэмжийн чанар жүжигийн чимэг дүр. Дад шуураад тоглосон энэ дүрд нь их хайртай. Ягаад ч юм маш сайхан тийм гоё ихэмсэг сайхан дүрийг бол ухаантай оюуны одоо маш их дээцэгтэй тулсан ийм гоё хандмаа нарын дүрийг бас бүтээсэнтэй их баяртай байдیں۔ Тэгээ бас нилээн бас тийм жоохон хүнд парчлаа. Ер нь Дондог дулмын тэр цацлын дуу, тэр айрын хэсэг бол бас хэр оргийн дуучин дуулаад ахааргүй тийм бас жоохон нилээн хүнд парт байсан. Улсын ихэдэрнэ цагаан нэрхийн бүрва Дондог дулмын хатны дүрд Монгол улсын ноёр жүжигчин дуучин Амгалан ардын богино дуу задгаа хоолоогоор дуулдаг тийм ээ. Ийм дуучин гэхэд ийм дуулавч жүжигийн төрөл рүү ялангуяа энэ оройн дэд гэдэг нь 2015 онд тавигдсан уран бүтээл рүү бол одоо нэлээд том дүр буюу Дондог дулмын хатны дүрийг бүтээнэд бол нэлээд ажиллагаа шаардсан дүр байлаа. Энэ дээр манай Амгалан гавьяат бол нэлээд ач холбогдол гэж нэлээд чухалчилж үзэж энэ оройн дэдийн уран бүтээлийн одоо эрдэм шинжилгээний баг хурлаас эхлээд одоо эрдэмтдийн тавьсан илтгэлүүд за дээрээс нь уран бүтээлийн судалгааны явцад бид нар бүх уран бүтээлчтэй Монголын түүхийн музей, богд хааны музей гэдэг маш олон одоо үзэж харах материалуудтай танилцуулсан ийм аяллууд хийжсэн. За энэ болгонд маш идэвхтэй оролцсон. За дээрээс нь Амгалан өөрөө хувь хүнийхээ хувьд бас тодорхой хэмжээний энэ дүр дээр судалгаа хийж ажилласан ажиллагаанууд нэлээд харагддгийг. Яг хэвтээ яг тайзан дээр тавьсан сургуультуудын үед л хүн дуучин хүн яг өөр төр хэрхэн ажилласан нь өөртөө ямар шаардлага тавьж ажиллаж байгаа нь энэ дүрийг босгохын төлөө өөрийнх нь хийж байгаа найруулагчийн тавилтаас гадна өөрийнх нь хичээл зүтгэл гэдэг хамгийн чухал зүйл байдаг жүжигчин хүний хувьд. Тэгтэл энэ дээр бол манай Амгалан дуучин бол үнэхээр сайн ажилласан гэж хэлж болно. Дондог дулмын хатны дүрийн судалгаа, за Дондог дулмын хатны одоо өөрийнх нь дүр төрх дээрээс нь хийж байсан үйл одоо тэр түүхэнд гүйцэтгсэн үүргүүдийн тухай бас тодорхой хэмжээний судалгаа хийж гисэн тэр материалуудынхаа тухай ярилцсан надтай. Дээрээс нь энэ дүрийг гаргахын тулд тэр судалсан материалуудтайгаа яаж уялдаж ажиллах тухайгаа бас ярилцаж зохиолчтой, найруулагчтай энэ ажиллаж ирсэн ажиллагаануудыг би сайн мэдтiin. Тэгэхээр жүжигчин хүний өөрөөсөө гаргах өөрийнхөө хичээл зүтгэлийн хувьд энэ дүрийг бүтээхэд бол хийх хичээл шармаалтыг бол хангалттай үзүүлж чадсан дуучин гэж ойлгодог. За манай Амгаланг бол гавьяач жүжигчин болохын асуудлыг бол үнэхээр олон хүн хүлээж байсан. За тэгээд эцэст нь одоо үнэхээр төр засаг манай Амгалангийн энэ одоо бүтээлийг уран бүтээлч энэ байдлыг үнэлж Монгол улсын гавьяач жүжигчин гэдэг энэ алдар цолыг өгсөн. За энэ нэрийг бол үнэхээр одоо хамгаалж яваа, нэр төртэйгээр авч яваа хүн бол одоо Амгалан гэж хэлж болно. За тийм ч учраас Амгалангийн одоо уран бүтээл байнга баяжигж идэг. Түүгээрээч одоо ухаан бүхэл бүтэн одоо хэд хэдэн удаагийн өөрийн одоо бие даасан тоглолтуудыг хийсэн. Тоглолт хийх бүрдээ одоо шинийг ирж хайсан,
шинээр сэтсэн одоо ийм байдал нь бол үнэхээр одоо сайхан бүтээлч үе юм аа гэдэг бахархлыг байнга төрүүлж идэх юм байна. Урлагийн хүн байна гэдэг, тэр тусман эмэгтэй хүн урлаг зүтгэнэ гэдэг тийм ч амар биш гэдэг. Гэхдээ би урлаг зүтгэсэн он жилүүдэн бэрхшээл гэхээсэн илүү бэлэг хэмээн харж, нэгэн насны амьдралан холбосон урлагтан үнэнчээр зүтгэсээр дуугаа дуулан жаргаж, дуундан уйраан баясгаж явна. Эмэгтэй хүн эмчинтэй ээж хүн тэгэл эхнэр хүн гэдэг бол аяллахаар гэртээ одоо удаан байхыг хүсдэг штэ. Тэгээ миний хувьд бол одоо гэртээ байх айгуу дуртай. Миний өглөө босоод гэртээ хийдэг юм бол одоо өглөө босонгуудаа ингээ кофе чамдаг. Тэр үнэрийг одоо хаяа хөдөө ухаарч юм айгуух сандаг тий. Өглөө босоод хастаа ой сайхан кофего чанал гэрээр нэг үнэртэй л тий. А тэгээ гэртээ байх үедээ бол би бол ер нь бол их хөвчлэн галзуухандаа байдаг. Тэгэл цаг заваа гаргаал болохоор ингээл гэрээд одоо цэвэрлэх, угааж арчих юм аа. Зайчлал одоо хүн ингээл цаг байхгүй л гэдэг бол аливаа ажлыг амжуулахгүй штэ. Тэгэхээр хэдий ч нэ ингээл цаг баг байх тусмал хүн амжуулаад гэр орныхаа ажлыг амжуулаад дэлгүүр хошоо явах байдаг юм уу? Одоо бүх ажлаа л амжуулахыг боддог. Тэгэд гэртээ ирээл нэг сайхан ингээл хоолоо идчихэл хүүтэйгээ юм ярилцаал тий гэр бүлийнхэнтэйгээ одоо охинтойгоо өдөр ингээл байж ах чи айгу сайхан штэ. Ер нь бол хүний хамгийн гоё цаг үе бол гэр бүлтэйгээ байх л цаг хугацаа их сайхан байдаг. За одоо амгалан битэрч одоо ер нь 25 жил хар багасаа л үргэсэндээ одоо 25 6 жил үргэж чинь бид хоёр. Тэгээд манай найз бол өстө үнэхээр энтэй одоо би бас энэ үгийг хэлэх маш их дуртай. Одоо хүнийг одоо ухаан чимдэг те ухааныг даруй чимдэгэ гэж. Тэгээ маш ухаантай. Тэгээ юмд ийм сэтгэлээсээ зүгээр нэг хийсвэр биш. Бүр сэтгэл зүрхснээсээ тэгээд найз нөхдөд айгүй халамжтай ойр дотн тэгээд одоо жишээлбэл ингээл энэ тэнд ингээл явж яхад чинь за миний найз яаж ин би энэ яаж ин ингээл нэг талах цэсээ дээр нь тавиал одоо ингээд аманд хийх жишээтэй. Тэгэл ер нь одоо ингээл миний өөр хүүхэд ингээд энэ тэнд өвдөд зовлоо тэглээ инглээ гэх юм бол яг ээж нь юм шиг хүйтгцэн нөө найз нь яваад тийшээгээ яваад тэрий чинь тэгээд энийг ингээд иргээл яг миний хүүхдийн ээж юм шиг. Тэгээ ер нь юмд тийм нэг ийм хуурамч биш те бүр чин сэтгэлээсээ. Тэгээ ер нь би найзаа маш их хүндэлдэг. За Монгол Улсын говьч жүжигчин амгалан эгчтэйгээ би 1997 1998 онд одоо 88 сараар Швейцар улсад аялан тоглох юм баг бүрэлдэхүүнд хамт ажиллаж тэр үеэс эхэлж уран бүтээлээ эхэлсэн байгаа. Тэгээд амгаа эгчтэйгээ би болцоо гэж дуу учиртай гурван толгой дөрийн Өмдөн Асламаг энэ хоршилтог бас дуулдаг байсан. Тэр үеэс эхэлж одоо амгаа эгчигээ мэднэ. За амгалан эгч маань бид бүхний хамгийн одоо их сайн зөвлөгч. За тэгээд сайн одоо эгч заримдаа одоо бүр ээж шиг минь одоо заавар зөвлөгөө өгж гэж биднэрт ингэж тусалж дэмжиж ирсэн. Тэгээ манай гэр бүлийн одоо хамгийн хүндтэй одоо найз эгч минь байгаа. Тэгээд амгаа эгч минь хэлдэг л дээ ер нь уран бүтээлч хүн байна гэдэг эхлээд хүн байх ёстой маа гэдэг. Тэгээ амгаа эгч минь одоо яг тэрийг өөрөө үзүүлдэг, үлгэр үзүүлдэг. За уран бүтээлч хүн байна гэдэг одоо сайн уран бүтээлч байхын тулд сайн хүн байх ёстой эхлээд гэж хүн байх ёстой гэж. Миний найз бол одоо зөвхөн сайн уран бүтээлчээс гадна хувь хүн болж төлөвшсөн одоо маш мундаг уран бүтээлч юм аа. Би одоо энийг бол гайхалтай гэдэг үгч багтах гэж би хувьдаа бодож байна. Яг гэвэл ер нь уран бүтээлч хүн бол алхам тутам улам одоо өксөж амьдрдаг ийм амьдралаар амьдрдаг юм байна лээ. Энэ урлагийн салбарт одоо манай үндэсний одоо бол үндэсний их театрын одоо госол дуучин Монгол Улсын говьч жүжигчин амгалан бид нар их төс болж урлагийн системд одоо найзлаад 20 гаруй жил болж байна. Тэгээ амгалангийн маань хувьд бол эмэгтэй хүний хувьд сайн ээж, сайн халамжид хань, сайхан бүсгүй, ажилсаг, гэр орон одоо хамт одоо найзалж байгаа бүхэл хүмүүстэй одоо амжуулахгүй ажил байдгүй.
гэрийн сайн эзэгтэй, гэрээ сайхан авч явна, сайхан хоол хийн. Хаанч л одоо хөдөө гадаад бид нар ч маш л их олон одоо арга хэмжээнд оролцож цугтаа явж ялаа. Тэгээд шин уран бүтээл аль нэгэн ажилд ерөөсөө одоо ядарч ийн гэдэг үгийг ер нь хэлдэггүй. Хамгийн түрүүнд дайчин, шаргуу, ажилсаг бүх юмыг амжуулж чаддгаараа сайн эмэгтэй, гайхалтай эмэгтэй, гайхамшигтай эмэгтэй гэж хэлнэ. Хүнд бас нэг юм хаяа яг ингээд тайзан дээр дуулдагчсан хаяа нэг сэтгэлдээ аялдаг нэг дуу байдаг. Би хайлуур мөрөн гэдэг дууг айгу аялах дуртай. Өгнийхөө хувьд ч тэр аяныхаа хувьд ч гэсэн надад маш их таалагддаг. Тэгэл ягаад ч мэдэхгүй нэг мэтгэл аялцсан байдгийг шүү дээ. Гой үхтэй, гой дуу тийм ээ. Ардын дуу юм чинь тийм. Хайлуур мөрөнийг байхада харцны уснаас чиг ухаагүй дэхөө ханяласан аммаргийг байхада харсан бүрийтэйгэж тохирохгүй дэхөө. Цааш мэдх юм уу? За уляастай Их шиг яруу дууны хорвоод ижигээсэн би дуулахын заяаг өвлөн мэндэлсэн. Дүүрэн заяатай хүний орчилонд дуугаан дуулахаараа би бүтэн жаргалтай болдог. Амар мэндийн эрүүлтэй орчлонд ардын дуундаан би жаргалтай. Урцсан бүрийтэйгэж тохирохгүй дэхөө. Одоо ийм ээжээс гарсан юм чи одоо би дуучин болгүй байх үү тийм ээ. Натаас илүү дуулж байгаа юм байна манай ээж. Илүү.